Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. SBN телевизийн 19 жилийн түүхтэй Happy 31 нэвтрүүлэг маань өнөөдөр ямар гайхалтай зочдыг тантай уулзруулах болоо гэж тэсэн ядан хүлээж байна уу? Тэгэхээр манай өнөөдрийн эрхэм зочдын нэг бол тэгэхээр мэдээж 2025 оны өнгө за одоо алдаа оноогоо мэдээж дүүн цэгнж байгаа яг энэ мөчөд тийм ээ. Тэгэхээр Алтайбаатараас эхлээд 2025 он хэрхэн өнгөрөвдөө? За ер нь манай компанийн хувьд сүүлийн бараг 5 жил байгаагүй нэлээд том өсрөнгөө өөрчлөлтүүд, хөгжлүүд, дэвшлүүд болж өнгөрсөн юм сайхан жил гарч байна. Тэгээд эх 3 жилийн өнгө ер нь бол энэ 25 оноор бас тодорхойлогдож гарч ирлээ гэж битгэд бол их одоо таашаалтай хүлээж авч байгаа. Тэгээд манай компани одоо яг дунд хугацаанд дараагийн түвшиндээ гарахад одоо үнэхээр суурь дэдвүц бүх юм хийж чадсан юм нэлээд амжилттай сайхан жил болж өнгөрлөө гэж байна. Дашбалжтын хувьд ер нь 2025 он югаараа илүү онцлог жил болов? 2025 он үнэхээр гайхалтай жил байж чадсан. Тэгээд ер нь бол загварын салбар бол одоо намар бүх өнгө төрхөнд тодорхойлогдож одоо дүгнэлт хийж эхэлдэгээрээ бас даваа талтай шинэ жилийнхаа өнгийг бас тавиад өгчдгөөрөө. За энэ жил миний хувьд болохоор Paris Fashion Week бас загварын карьер эхлүүлснээс хойш мөрөөдж ирсэн. Тэгээд энэ жил анх удаага кастингда тэнцээд тэгээд оролцож үзсэн. Тэгээд залгаад Dubai Fashion Week-т оролцоод тэгээд залгаад шууд Таиланд руу яваад ер нь бол бүтэн 2 сар айгүй хэцүү циркэлтэй явсан. Тэгээд анх удаага болохоор 2024 онд Miss Heritage International-ийн Mrs. Angled их орноо төлөөлж бүр анх удаага оролцож үзээ. Тэгээд бас тэтмийн эзэн болоод ирсэн. За 2025 онд болохоор Miss, Mrs. Teen гээд 3 англилд оролцогч нар бэлтгэж авч яваа. Тэгээ гуруулаа бас маш амжилттай оролцоод одоо Miss Heritage маань болохоор 12 жилийн түүхтэй тэмцээн. Тэгээ анх удаага 3 англилд гурууланд нас шагнал авсан тийм хуртай жил болсон. Маш баяртай ирсэн. За тэгэхээр сэргэлэнгийн маань хувьд энэ жилийн хувьд ямар илүү онцлогтой жил болов? За илүүтэйгээр бүр ингээд сонсголын бэрхшээлтэй иргэдийн олон улсын тэмцээнд шилдэг үндэсний хувцастай Miss Angled тэргүүн байр эзэлсэн гэдэг нь бас үнэхээр гайхалтай бахархам санагдаж байлаа. Тэгэхээр чиний хувьд ямар санагдав? Яа маш баярлалаа.
гайхалтай тий. Тэгэхээр бас яг сэргэлэн маань үзэж урам зориг авж байгаа олон сайхан бүсгүүчүүд байгаа шүү дээ тийм ээ. Мис гэдэг бол мэдээж дотоод гол сайхнаа илэрхийлж дотоод гол сайхнаараа одоо гайхуулж явдаг бусдад сайн сайхны түгээдэг ийм онцлогтой гэж би ойлгодог. Тэгэхээр цаашдын одоо бас олон төлөвлөгөө байгаа бах. Тэгэхээр олонд үлгэр дуурайл болсон сайхан үзэсгэлэнтэй. Айгуу гоё дотоод энерги мэдгдсэн гоё охин байна тийм ээ. Практикал даатгалын хувьд энэ жил илүү онцлог зүйл нь яг юу байв? Ерөнхийдөө харилцагч үйлчлүүлэгч хэрэглэгч нартаа илүү хоногшуулах мөн бидний манай брэнд лого маань бас өөрчлөгдсөн, шинжлэгдсэн байж байгаа. Илүү минимал тийм өнгө аястай болсон. Түүнтэй холбоотойгоор бид нар хоногшуулах ажлууд бас нэлээдгүй хийх зай. Тэдгээр ажлууд маань мөн маш амжилттай хэрэгжиж явж байгаа. Тийм онцлог үйл явдалтай жил байлаа. Тэгээ маш хурдан л өнгөрлөө энэ жил. За миний хувьд бол практикал даатгал компанид одоо нийтдээ 5 жил ажиллаж байгаа. Ерөнхийдөө тийм их сургуулаа төгсөөл ажилд орж байсан. Тийм байна. 2025 он бол ер нь монголчуудын жил байжээ. Тийм. Энэ гайхалтай хүмүүсийг манай уянгаа маань нэг сайхан одоо уух юмар сайхан дайлаач. За тэгээ манай ерөнхий ивент тэтгэгч Наран группийн за байгууллагууд одоо уудаг жимс гранины за сахарын хагалмж багтай классикола өөрснийхөө сонголтоор угаарай. Бас араараас нь асуултаа бөмбөгтчлөө. Тэгэхээр бас талархсан сэтгэлээ илэрхийлээд Мерси брендийн хамт олондоо баярлалаа. За баярлалаа. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл Мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Swarovski. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Seiko. Зочлоо зориулан гинтийн бэлэг бэлдсэн байгаа. Гинтийн бэлгээ хамтдаа задлах уу? За тэгээ би яг энэ үдэш бас ярилцлагын хэрээр бас яг ингээ буудан дээрээ сайхан тухлаа суухгүй жоохон хөвгжилтий халуун дотны ярьслага өрнүүлээ, тоглоё, инээлдээ. За одоо бас шинэ жилийн баяр бол бэлэг бол угаасаа гоё шүү дээ тий. Гинтийн бэлэг байгаа. За тэгэхээр гинтийн бэлгээ та бүхэн өөрснөө олондоо Одоо тэгээс ингээ босоо явж ингээ хайр. Түүнээс хойш нүдэнд та бүхний ардуур бас байж болно. баг мөн баха. Дөрвөн хайрцны доотлолт. За нэг ийм л бэлгээ хайрцагнууд Дөрвөн хайрцны доотлолт нь нэрнүүд нь байгаа. миний бэлгийг олоод өгчлээ баярлалаа. Бодож байгаа гэж яринтэй. За баярлалаа. Хаагаар хайрна гэж бодсон байна. За нэр нь хин бэ? маань хаагаараа. Нэртэй илүү. Доошлих нь юу Доотлолт нэ? нь нэрнүүд байгаа. Сэргэлэнгийн шиг олцсон байна. За наач чинь бол биш байна. Яг ийм адилхан ягаан байгаа да. За иймэрхүү дөрвөлжин ягаан тэр тэр ийм сэргэлэн шүү дээ. Тийм ээ. Өөрөө голцно. Олцсон. аа ийм л азтай Би тэгээ. бүр гацаарн дээр шүү дээ хөрхөө. За дөрвөлөө олчлоо. За манай Мерси брендийн амтны дээж байгаа. Тийм байна. Яг миний дуртай Зочлоо самартай. Энэ миний дуртай шүү. Угаасаа нэрсийг харуулъя. Самартай дуусчихдаг шүү дээ. Самартын дөрвөлөө дуусчихдаг Яа тийм байна. За ингээд Батавинаас эхлээд За тэгээ. асуултуудаа уншийе. За. Даатгал бол хамгийн ухаалаг ач тустай хэрэгцээ юм. Бухимдсан үйлчлүүлэгчээ тайвшруулдаг шидэд үгээсээ хуваалцаач гинэ. Амар айхтар асуулт нэ. Амар бухимдсан стресстэй одоо ингээд гараал ингээд машин зэрэг ингээд янз бүр болцсон. Яах вэ гэд намайг нэг тайвшруулаач. Манай хүнийг хараад тавьчирчтэй. Энэ тиймээ хараад Ингээд болов шүү. За өөрөө юу вэ? Хариулъя. За. Үгээрээ үйлдэлээ байгаа да. Яг уу тайвшруулахлаар мэдээж тухайн хүн бол асуудлаа шийдүүлж иж тайвширна. Тэгээд асуудлыг нь шийдэж өгөх талаас нь л тий. За юу гэж хэлэх вэ? Эргүүлээд яаралтай хариу өгье. Бишэлэг талаас нь ажиллая л гэдэг үгнээс хэлдэгдээ тийм түлхүүр үе үндэ байхгүй юм. Тэр үгэнд чинь тэгээ тайвшрах уу? Яа, хизээ тэгээ шийдэх юм бэ? Яг манай байгууллагын хувьд би өөрөө байгууллагын даатгал хариуцсан менежер байгаа. Тэгэхээр ерөнхийдөө харилцагч бүртээгээ одоо тулж харьцдаг гэх юм уу да. За яг тийм үгийг сонсъё би. Анхаасаа яг тэр үг гараад ах нь багаал гэж хэлэх гээд байгаа. За сонсъё. За та
тайвшраарэ би тань руу эргүүлээд яаралтай залганаа би шидэг талаас нь олбогдноо л гэдэг. Та тайвширч байна. Бараг хараад Тэгээд дараа нь юу ах юм бэ? Би харахгүй байгаа шүү дээ. За за. Би дараа нь тань руу хувийн дугаараасаа залгая. Тэгэхгүй. За энэ бол нэргээ байлаа. За баярлалаа. Энэ бол гайхалтай шидэд үг байна. За манай Алтайбаадрын хувьд За их хотын замын төгжрөл донд жолоо мушгин дугаарлахтаа та игнийгээ барьж эрсдийг тооцоолох хэмээн өөртөө мэргэжлийн зөвлөгөө өгдөг л бах та гэж. За. Ер нь бол өгнөө өгөхгүй яах вэ? За энийг одоо нэг жоохон дэлгэрэнгүй өгүүлбэрээр хариулъя. Яг нь ер нь даатгалыг одоо нөгөө амьдралтын тодорхой хэмжээнд эрсдэл тохиолдоод тэгээд тэр санхүүгийн одоо савлгааг даатгалаараа даван туул шийдэж чадсан хүмүүс үр шимээ илүү их ойлгохтой. Тэр хүмүүс ингээд тооштой даатгалаа урт хугацаанд байнгын авч хөвчих. Тэр сэтэл ингээд суучдаг. Монголд нөгөө өнөөдөр бараг 20 хүний нэг нь л даатгал ер нь ашиглаж үзсэн байдаг. Тэгэхээр нөгөө үлдсэн 19 хүн маань үзээгүй учраас ер нь даатгалын нөхөнд олон нийтэд ер нь жоохон сөрөг талтай муу байдаг. Тэгэхээр миний хувьд одоо их үдсэн хүмүүсийн нэг учраас ер нь ерөөсө хаана л ингээл эрсдэл хараад ерөөсө за энийг ингэж гэсэн тэгч гэсэн энэ болохоо байлаа гэх одоо ерөөсө тарихыг тэгж ажиллах олон жил даатгалын салбар. Тэгэхээр эрсдэлгүй амьдралын найдвартай хамгаалалт бол ерөөсөө л даатгал. Тэр дундаа даатгал. Практикал даатгал. Байх юм шүү дээ, тийм ээ. Амар гоё хэлбэр баярлалаа. Эрсдэлгүй амьдрмаар биш тийм ч одоо тий. Үнэн. За. Манай нийгэм ямар их эрсдэлтэй л. Харин тийм. Газар сайгүй хаа сайгүй л. За тэгээ гинтийн аюул осол янз бүрийн амьдрал ер нь хилж ирэх биш үү, тийм ээ. Тийм. За сэргэлэнгийн маань асуулт. Сэргэлэнгийн асуулт үндсэрхэг гоо бүсгүй та жилд хэдэн удаа хэдэн дээл хийлэгдэг вэ гинэ? Ер нь бууж өгөх шахах үедээ тийм ээ. Ерөнхийдөө өөрийгөө яаж зоригжуулж дайчилж байв, яаж өөрийгөө урамшуулж байв, энэ талаасаа гоё хаалцаач гэж хүсэж байна. Ажил сэргэлнийг бочонгаа үзүүлээч аа. Илгээ хаа. Тийм. Үүнээр нэг юм хэлэхэд бид хоёр болохоор 2023 оны 100 сонсголгүй иргэдийн нөгөө одонтой ээжүүд тэр дунд зохион байгуулагдсан мессен тэмцээн болсон байхгүй юу? Тэр миний би болохоор бас шүүгчээр очиж ажиллахдаа би амьдралдаа бүр шал өөр зүйлийг ингээд тэндээс олж харсан байхгүй юу? Тэгээ би тэр хүмүүсээр үнэхээр их бахархсан. Тэр хүмүүсээс би маш их хайр мэдэрсэн. Тэгээ бүр одоо ботхоор тэр моментыг
ботхоор ингээ уйлах гад бүр айгүй тийм миний сэтгэлийг маш их хөдөлгөж чадсан. Тэрнээр болохоор сэргэлэн маань ирж үзүүлбэр үзүүлсэн. Тэгээд манай сэргэлэн айгүй гоё бүжгэлдэг. Энэ дээрээ бүр яг үнэхээр гоё бүжгэлдэг. Ингээд яаж бүр ингээд тэр аяыг тэр хэмнэлт тийш тааруулж хөдөлгөхөд амди бүр ойлгоогүй. Тэгсэн чинь чи би ингээд тэмцээнд явах гэж байгаа, ингэж байгаа тэгж байгаа гэд хийж хат бол сэргэлэнгээ хараад маш их бахархсан. Тэгээ сая титэм авцсан байна гэхдээ би бүр хараад ингээд үнэхээр бахархсан, бүр үнэхээр үгээр хэлж чадамгүй их бахархсан. Энэ хичээл зүтгэл энэ их авьяас билег одоо тэр бүх зүйлийг бас үгээр хэлэх аргагүй л гэж би бодсон. Тэгээд ер нь бол тэр иргэдтэйгээ бас нийгэмдээ эрхтэйгш оролцоод адилхан хүмүүстэй одоо эмэгтэй хүмүүсээс айгүйх мотивашн авдаг шүү дээ. Тэгэхээр урд нь ингээд халахад бүлгэрлээд явж байгаа хүмүүсээр маш их бахархсан. Ер нь бол Ашиглалт маань сая одонтой ээжүүдийн юуг шүүсэн гэж байна. Өөрөө одонтой юу? Үгүй. Сая яг тийм бодол төрлөө. Тийм нөө би ч нөө нэг охинтой. Тэгээ өөрөө ээж болцсон болохоор голцоо тиймэрхүү арга хэмжээндээ бас хүрэгдэж байгаа. Олон улсын хэмжээнд ч гэсэн. Тэгээ нөө олон улсын тавцанд мисс ээж байгаа нөө мисс болцсон болохоор тэгээс мисс гэж зарим тэмцээнд очихоор бас айгүй их гайхдаг. Яагаад гэвэл бас одоо гадны улсууд дээртэй ээж болох ч юм бас жоохон ховрол идэх шиг аа. Тэгээ надаа миссүүдийн хамгийн гол шалгууруудын нэг нь хүмүүнлэгийн үлсийг сэдэж санаачлах юм аа. Улаанбаатар хотын хутаг суунулуулан алхахдаа та жилд хэдэн мод тарихаар төлөвлөдөг вэ гэнэ. Айгүй их асуулт ирсэн байна. За миний би болохоор ер нь 2018 оноос хойш жил болгон мод тарих үйл ажиллагаанд тасралтгүй оролцоор ирсэн. Тэгээ ерөөхдөө хөвчлэн одоо нэг гэр хороолт мод тарих тэмцлүүд дээр гар бие оролцож исэн. Наад үл нэг хүүхдийн тоглоомын талбай дээр мянган мод суулгаж исэн. Одоо бас орон нутгадгууд дээр говийн бүсүүдээр бас мод суулгаж исэн. Тэгээ мод бас тарихаас илүү тэрийгэ цаашаа эргэх холбоотой харчилж тордож явж үр дүнгээ үүсгэх нь бас чухал юм билээ. Тэгэхээр ер нь тууштай л нэг удаа хийгээд орох биш. Жил бүр одоо анхаарал тавьж явах хэрэгтэй юм билээ. Тэгээ ер нь бол болдог бол одоо гадагшаа хор ямар гоё ногоон байдаг гэлээ те. Одоо сая мод тарьна гэж томорхгүй ч гэсэндээ санаанд багтдаг бол одоо хэдэн саяар нь мод тарьж хооч үедээ өглөөлж эх орноо гоё ногооноор нь авч өглөх юмсан гэж хүсч мөрөдөж явдаг. Манай дараагийн болон бол хөгжилтэй дартс байгаа. Тэгээ та бүхэн бол дартс амьдралаа биш шиджил байсан байлгүй. Шидэн шүү. Тий. Тэгэхээр одоо энэ дартс маань юу байгаа? Гэхдээ одоо та бүхний харж байгаачлан энэ дартсуудын маань дээр барьсан зургнууд байгаа. Тэр зургнууд дээр та бүхэн онох ёстой. Тэр зургны ард бэлэг эсвэл шийтгэл байгаа. За тэгэхээр бэлэг биш байсан. бүгд бэлэг байл гоё л байна. Гэхдээ бас эрсдэлтэй явах нь тий. Тэгэхээр та нар даатгалтай явж байгааг бах уу? Бүгдийн даатгалж гэсэн. За тэгэхээр хүн болгонд 2 choice 2 сонголт байгаа. Тэгэхээр 2 удаа шидэж болох нь байна. За заавал онохгүй маа гэхэд чиглүүлсний ана тооцноо тийм ээ. Нэвтрүүлэгч бас цаг хугацаа тавьчихна. За тэгээ. За Батайнаас эхлэх. За тэгээ. За хийг хахлаа. Даатгалтай хүмүүсээс нэхлээ. Үйлдэлбэрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошир. Дур булаан төгс дүрх. Түлип. Таны гоо сайханд хувьсэл хийн. Эволу дээр. Яг тэр Санта дээр хонч гэж бодод байна. Надаа ард нь бэлэг байгаа юм шиг. Бэлэг байгаа гэж бодож байна тий. Санта бол бэлэг л байна. За. За чү. Яг дөгч шүү. За баг онцсон. Онцсон байж За Санта онжээ Сантагийн хормой дээр ончиж. За шуудан дээрээ тохолно. За Батай маань гоё бүдэн дээрээ очие. За би нэг За Санта дээр юу? одоо ардлыг нь үзүүлэх хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Сантаг авъя гэж бодож ийн гээл авдгийн байна. За ингэж байна. Та хэр сайн балиачин болох бололцоотой хүн бэ гэдгээ одоо сорж үзэх боломжийг олгож байна. Манай Батайны маань хувьд одоо хамгийн сайн одоо барьж чадах позороо өөрчлөлөө. Яг тэгэхээр одоо бид нар шинэ жилийн үдэш байгаа учраас ямар нэгэн хэцүү зургийг дуурайлгаж бариулах биш. Өөрийгөө хамгийн сайн одоо барьж чадах тэр позороо балет нь шүү дээ. 15 секунд. За 20 секунд уул биж байгаа. Нэг 10 секунд яаж гоё бариад поз авч үзүүлээч. За нэг юм. Тэгээ өөрөө үсэг тоо. За жоохон энэ шингээ харуулъя. За. Нэг гоё харагдахгүй л байна. За позо барьлаа. За. Гарны амир гоё яагаад идэв шүү дээ. За бүр тайлбартай яваад энэ позыг. Манай Батуйн хөл мөл гоё олгомоор л байгаа нэ. Гоё даашинз нь ингээд бас
Тэгээд утга нь бас юм байгаа учраас баг үлмийн дээрээ зогсож байгаа ингээд та нар төсөөлөөрөө манай үзэгчтэй. За 10 тоолч. За. Босно. 10 тоолч. Ясаа баг болчихлоо шүү дээ. За зөвхөрөө. За судлаа соноо. За баярлалаа. За одоо харин манай практик даатгалын Тавбаатар маань дараагийн түрүү одоо Санта бол ер нь ойлгомжтой болсон шүү дээ тий. За пианорууд шидлээ. За тогтсонгүй. Тэгэхээр нэлийн хүчтэй шийдэх нь байна. За онсон шүү. Онсон шүү. Тайгийн чихэр дээр онсон. За Алтайбаатар маань суудлаа төр сууж байгаарай. За 9 номер буюу тайгийн чихэр дээр онсон. За гарын бэлэг байгаасай. Байгааха. Гарын бэлэг очжээ. Талархсан сэтгэлийн илэрхийлээд мерси. Merci. Шинэ жилийнхээ зоогийн ширээг чимээрээ. За одоо сэргэлэнгээ дарсны өмнө өрж байна. За амжилт. За одоо сүүлийн зэг сум байж байгаарай. Гой дэмжээ. Жаа хүчтэй шидэ. Аль нэг нь оны. За. Цасан үнийг онсоо. За цасан болвоос юу вэ гэдгийг би хэлж өгье. За судлаа сүр сууж байгаарай. Цасан маань гарын бэлэг байна. Бэлэг очжээ. За энэ бэлгийг авахын тулд бас олон удаагийн зүтгэл орсон байгаа. Гарын бэлэг төрүүлээ. За ингээд энэ тэгчийн гарын бэлгийг хоцсон байна. За мерси брендийн гарын бэлэг. За дашмалчтайгаа дарцны өмнө өрж байна. За. За анхааралтай шидэ. Яа. За гэринч дээр онлоо. Хамгийн том толгойтой Наачаа шийдэх. хамгийн том одоо гэринчийн малгай нэр чиглэл гэсэн байх үү? Яна. Гарын бэлэг чинь жоохон гарын бэлэг. Яа тийм болоо. За энэ дээр нэлээ их урт юм байна. Яна. За шийтгэл гинэ. Хэлсэн ш та нар тэгээ. За доорх 3 хэлээр шинэ жилийн мэдлэгээ дэвшүүлнэ үү гэж чинь. Доорх 3. За Вьетнамаар одоо хэлээ. Галик хэлээр гэж чинь. За эхнийх нь Чукмон намой. Одоо бүр яг адилхан Болсон. Ахад одоо өшөө гож байгаа чанга сайн сонссонгүй манай зарим үуч. Чукмон намой. За ихний мэдлэгийн амжилттай дараачих нь Малайз юм биш үү? За Малайзууд байгаа үзэгчтэй зориулаад Силамат тахун бару. хань жоохон аялгын жоохон дүүш байна тийм. Ямар айлттай дээ болоо. За Гайгүй англиар ярьчих шүү дээ. Силамат тахун бару. за марг орчих шүү. За баярлалаа. Багрыг бичсэн байсан. Яа комент. Үгүй шийдэхэд ямар их хөдлөө вэ гэж. Сэтгэлээс хандсан байх шүү та нар. Энэ галик хэлээр инста галик гэж өстой сонсож Галик байгаа юм гэж байна. өстой мэдгүй. Гэхдээ Тийм одоо байна. дашмалчтынхаа амнаас сонсцгоё бүгдээрээ. Энэ одоо ямар ч ус ийдэг юм мэдгүй. Фелиц Анинова гинэ. Фелиц Анинова. Одоо жоохон засчих тий. За ихэд нэг үе. Фелиц Анинова гинэ. Анинова. За марг л явлаа да. Амар мэддэг юм шиг байна. Мэдэн шүү дээ. За баярлалаа. За тэгтээ манай хин Батоюн дашвалжт хоёр маань хэдийгээр шийтгэлийн эсхийг сонгосон ч гэсэн яг үлээ. бүгдээрэнд нь гарын бэлэг өгнө. Энэ бол хайпи 31 шүү дээ. Шинэ жилийн өдөр бүгдээрэнд нь гарын бэлэг өгнө. За. Сантаг он шийтгэүүлсэн ч гэсэн Гринчиг онч шийтгэүүлсэн ч гэсэн даалгавраа маш сайн хийсэн. Баярлалаа. Даашгаг шийдвэрлэх бол би яг ойлгочихлаа. Ганцаараа шийдвэрлэхтэй. За ингээд энэ оны онцлог мэдээг та бүхэндээ сонирдуулна. За манай уянга маань оны онцлог мэдээг хүргэж өгнө. За тэгээ. За эрхэм зочин амир чимж байгаа эрхэм зочдын маань оны онцлог мэдээнүүд миний гарт байна. 2025 оны оны онцлог мэдээг дашвалчт маань хүргэнэ. За
Анхлан 2023 онд Miss Heritage International тэмцээнд амжилттай оролцож 3 дугаар байрын шагналыг хүртэн эх орныхоо өв соёлыг дэлхийд сурталчилж байсан Miss загвар өмсөгч Эм Даш Балжид энэ онд Miss Heritage International 2025 тэмцээнд дахин амжилттай оролцлоо. Miss загвар өмсөгч маань Даш Балжид маань сайн ээж, амжилттай бизнес эрхлэгч зэрэг олон ажлыг амжуулахын хажуугаар загварын тайцнаа алхаж мөн кино урлагтаа хүртэл хүч сорж яваа. Залуу үеийн хүчрхэг өөртөө итгэлтэй дайчин бүсгүүчүүдийн нэгэн төлөөл яалтчгүй мөн билээ. Нүүр уу. Баярлалаа. Санд нийлж байна уу? Баярлалаа бүх баяр. Одоо оны онцлог мэдээ сэтгэлээ Үнэхээр гайхалтай хуваалцаач. мэдээ байна. Тэгээ намайг айгүйх магтсан биш та да. Би ингээд өөрийгөө шавж байгаа хичээд идэв баа. Өөр хав хаалга. Ашиг баярлалаа. Өстой гоё. Мэдээ байна. За. Оны онцлог мэдээ. Practical даатгал компани борлуулалт хариуцсан захирал Алтайбаатар он дусч байгаа энэ торгон мөчид энэ оныхоо борлуулалтын төлөвлөгөөг амжилттай гүйцэтгүүлсэн хамт олонныхоо эх жилийн бизнес төлөвлөгөө болон урт хугацааны байгууллагын бодлогоо шинжилэхэд анхааран ажиллаж байна. Өнөөгийн байдлаар дотоодын даатгалын салбарт хариуцлагатай ажиллаж буй 17 даатгалын компани байгаагийн нэг болох 22 жилийн түүхтэй Practical даатгалын хамт олон томоохон байгууллагуудын гэдийн осол болон эрүүл мэндийн эрсдлийг даатгаж хариуцсан үр дүнтэй ажиллах зорилгыг чухалчилж байна гэж. За. Үнэн үү? Чухалчилж байна уу? Санхүүж байна уу? Манай улсад ер нь нэг эрүүл мэндийн салбар нэлээд хүнд байгаа. Өвчлөл их байгаа. Нас баралт одоо жил ирэх тусам ер нь залуучж байна. Тэгээ сүүлийн 3 жил яг манай компанийн хувьд эрүүл мэндийн даатгал, хувийн эрүүл мэндийн даатгал, одоо улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаас гадна одоо даатгалын компаниуд хувийн эрүүл мэндийн даатгал гэж бас борлуулдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг одоо компани стратегийн бас голлох бүтээгдэхүүн болгоод энэ бүтээгдэхүүнээс ямар нэгэн одоо марчин буюу ашигын гэхээс илүүтэйгээр илүү хүртээмжтэй болгож олон хүний эрүүл мэндийн нийгмийн асуудлыг шийдэх зорилготой байж байгаа. Тэгээ манай Practical компани одоо Очир ундраа группийн охин компани гэж явдаг. Нийтдээ нэг 20 орчим компанитай 1000 орчим ажилтнтай групп байдаг. Тэгэхээр нэг группийн компаниуд дундаа ер нь дийлэнх нь уулуурхаа. Гэхдээ манай компани болохоор илүү группийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ийм компаниар бас тодорхойлогдож явдаг. Даатгалын бизнес нь өөрөө яг нийгмийн асуудлыг шийддэг ийм бизнес байдаг. Тэгээ одоо яг Монголд нэг 50 орчим мянган яг ийм хувийн эрүүл мэндийн даатгал даатгацсан хүмүүс байгаад байна. Улсын эрүүл мэндээс гадна. Тэр 50 мянган хүн нэг 5 орчим мянган л компани ажилчдаа өмнөөс нь даатгадаг. Зөв хүмүүс бол ерөөхдөө нэг их бага байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ өөрөө одоо цаашаа илүү 50 мянга биш те 500 мянга нэг сая ядаж идэвхтэй ажил эрхэлж байгаа нэг сая хүмүүсийнхаа тал нь буюу хоёр хүний нэг нь одоо хувийн эрүүл мэндийн даатгал даатгахтаа ямар нэг өвчин зовлон байх юм бол тэрийг одоо мөнгөгүйгээс үл хамааран даатгалаасаа ингээд болдог. Энэ ямиг ингээд нэвтрүүлж хэлсэн. Тэгээ компаниудыг энэ дээр илүү их уриалаад бид нар компаниудад энэ бүтээгдэхүүлчлэгийг нэлээх их зарж байгаа. Нэлээх их санал болгож байгаа. Одоо энэ чинь эрүүл мэндийн даатгал, ань насны эрүүл мэнд одоо өвчлөлийг даатгаж байгаа. Одоо өвтгөр заавал нөгөө эрүүл мэндийн улсын эрүүл мэндийн даатгалаар улсын эмнэлэгт үзүүлэх тэнд ч нөгөө очрлогол ямар гэдвүлээ те. Тэгэхээр нөгөө илүү яг эрүүл мэндийн хувийн эрүүл мэндийн даатгалтай байх юм бол өөртөө ойр байгаа хувийн эмнэлэг дээр очиод одоо өвчнөө заавал хүндрүүлэхгүйгээр эсвэл өөрөө өөртөө онш тавьж эмээсээ орж одоо
зөв буруу юм шиг Харин таамаглаж имжлэхгүй л гэсэн үг, бодож имжлэхгүй л гэсэн үг юм. Тэгэхээр энэ дээр манай компани нэлээд анхаарч байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн дээр бас нэлээд их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ энэ дээр бас олжилсан байна энэ дээр. Тийм байна. Энэ их таалагдлаа, их баярлаа. За үнэхээр чухал онцлог мэдээ. Яахын аргагүй мөнөөс мөн байна. Оны онцлог мэдээ даатгал бол зардал биш, харин ухаалаг хөрөнгө оруулалт гэдгийг зөвөр таниулж, хүн бүр найдвартай ирээдүг хангах үйл ажиллагааг Practical даатгал компани даатгалын менежер Батоюун тэргүүтэй залуу ирч хүчтэй хамт олон нийгэмд түүчээлж байна. Даатгалын салбарт ажилладаг хэн бүхний ажлын ноу-хау нь цаг баримтлах болон харилцагчдынхаа итгэлийг бүрэн дүүрэн хүлээх өндөр чадвараас хамааралтай байдаг тул энэ үүрэг хариуцлагыг амжилттай гүйцэтгэж байгаа хамт олонны ирээдүйн ажилд нь амжилт хүсье гэж байна. За баярлалаа. Нэвтрүүлэг шулах маш их ирээдүй байна. Ажлын байр бэлэн шүү. За уянгав ажлын байр аль хэзээ одоо Батоюунд бас санал болгоод ирлээ. Манай Алтайбаатар захирал маань цаанаас хоолоогоо засч байна. За үүнтэй санал нэгдэж байна уу тийм үү? Санал нийлэхгүй яах вэ? Манайх бас залуу боловсруучингууд ажиллаж байгаараа бас их онцлогтой. Одоо тэгээд Өндөрч 25 байна. Оо ямар гоё юм бэ те? тийм тэгээд 2005 оны хүүхдүүд орж ирэхэд төрсөн мэл. Чөөрэл эзэний сургууль саялаа төгссөн ажилд цаг нь болцсон юм байлээ. Тэгээд тийм сэжсэн сайхан залуучууд ажилладаг. Тийм залуу хүмүүст бас боломж олгож бид нар өөрсдөө туршлагажуулж өөрсдөө бас сургаж ингэж ажиллаулдаг байгаа. Үе таалга бол үргэлж нээлттэй шүү гэж би бас телевиз үзэж байгаа хүмүүстээ хэлмээр байна. За үнэхээр гайхалтай. Хамт олон байгаа тийм ээ. За тэгэхээр бас 2025 оны Happy 31-д орж оны онцлог мэдээ, оны онцлог зочноор тодорч билээ гэд та бүхэндээ энэхүү оны онцлог мэдээ дурсаж байгаа юм шүү. За баярлалаа. За баярлалаа. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх пүн драма. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Амьдрал бол аялал. Дэлси. За Miss Heritage International 2023 тэмцээнд амжилттай оролцож байсан. Тэгээд энэ онд ер нь бусад бүсгүйчүүдийг тус тэмцээнд оролцоход нь бас тусалж оролцсон, дэмжиж оролцсон. Тэгэхээр энэ жилийн тэмцээний онцлог өөрчлөлт ер нь юу байсан бэ? Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө тэмцээн маань нийт 11 хоног зохион байгуулагддаг гэсэн бол энэ жил 7 хоног болоод шахацсан байсан. Тэгээд энэ жил хамгийн анх удаага гуруулаа явж байгаа. Тэгээд гол нь нөгөө Mrs. Тэгээд Teen хоёр маань ээж охин хоёр явсан. Тэгээд бүр аавтай навч явсан гэр бүлээр аав нь баг модель болгоо алдаад ирсэн. Сүүлдээ хүйн баах хөөхнөд удаж байл нэг уруулаа борч ирсэн. Тэгээ маш хөвгөлтэй байсан. Тэгээд Mrs. Англид оролцсон эмэгтэй маань болохоор 2 охинтой. Тэгээд 40 одоо 7-8 шахуу тийм насны хэрнээ маш үзэсгэлэнтэй. Гэхдээ нөгөө загварын хувьд бол ямар ч тайз мэсний алхааны ч мэдлэг байхгүй тийм эмэгтэй яваад амжилт үзүүлсэн маш бахархууштай үйл явдал. Тэгээд эргэжэл болохоор Мисс чиглэлээрээ бас одоо Монголд анх удаага тэмцээн зохион байгуулаад тэгээд бүр үндэсний шалгаруулъя гэсэн зорилт тавьчихсан. Тэгээ одоо үндсэн тэмцээний маань зохион байгуулагч нар маань Монгол бас 100 ирээд одоо тийм ажлуудыг төлөвлөхөөр зохион байгуулчихсан байгаа. Тэгээ ерөөхдөө 7 хоногийн шахуу одоо бэлтгэлд орчоор нөгөө нэг өдөрт 3 цагийн нойртой бас нэлээ ядралттай байсан. Тэгээд нөгөө анх удаа загварын салбар руу ороод тийм шахуу юм руу орчоор бас мисэдэд маань нэлээ бас хүндрэлтэй байсан. Гэхдээ бас ард нь амжилттай гараад үүрэг даалгавар амжилттай биелүүлсэн болохоор их баяртай байгаа. За ямар гоё юм бэ. За би практик даатгалынхаа Алтайбаатар захирлаас асууя. За практик даатгал компани үнэт зүйл алсын харааны талаар та бүхэн ер нь манай үзэгчдэд сонирхолж үлээч гэж хүсэж байна. За бид тэгэд ер нь одоо ажилчдаа тэр группийн хэмжээнд ч тэр нэг л зүйлийг ер нь айгүйх ярьж харилцагч нартай ч гэсэн энэ зүйлээ ярьж явдаг. Тэгэхээр нөө даатгалын бизнес нь өөрөө бас нийгмийн хариуцлагын бизнес гэж явдаг. Олон улсад бол даатгал өөрөө бүх нийгмийн асуудлуудыг шийдэж байдаг. Төр биш те даатгалын компаниуд шийдэж явж байдаг. Даатгалын компаниуд нь одоо банкнасаа том байдаг. Монголд яг хөө тийм болох одоогоор бол арай болоог байна. Гэхдээ яг манай компанийн хувьд бол одоо группийнхаа нийгмийн хариуцлагыг бас хэрэгжүүлэгч компанийн хувьд бид тэгэд аль болох олон хүнд хүрч ажиллах гэсэн, аль болох олон байгууллагын эрсдлийг даатгах гэсэн. Яг тэр хүмүүст одоо гинтийн
саад бэрхшээл, санхүүгийн бэрхшээл тулгарсан үед нь бид нар тэр санхүүгийнхэн балансыг ингээд нэг сагуулгаагүй амьдралыг нь жиг таваа явчихсан. Тэн дээр нь ингээд нэг дурсагдаад яг ард нь ингээд бат үедээ найдвартай хамгаалт байхаас гэдэг ийм л одоо үндсүүлтэй. Энийгээ ч бидгээд ингээд байнгын тодорхойлж одоо би ард дээр чинь ингээд ашиглаж явдаг байгаа. Тэгэхээр даатгал бол уул нь бол ерөөсөө зардал биш. Даатгал бол одоо таны санхүүгийн баталгаа. Одоо санхүүгийн баталгаа гэдэг нь мөнгө өгнө гэсэн үг биш. Ингээд одоо амьдралын ч тэр компанич тэр баланс ингээд гоё явж итэл ингээд аажгүй ингээд өсөөд ингээд явж итэл гэд нэг том төсөөлөг өөрчлөлт учрах юм бол ингээд савлдаг байхгүй. Энийг л юм савлгаагүй даатгал дундуур нь орж ирээ савлгааг нь хамгаалаад ингээд урт хугацаанд нь ингээд өсөхөд нь хамгийн том хөшүүрэг нь л байна. Тэгэхээр энийг л ойлгуулах гэж ер нь их явдаг. Тэгээ энэ дундаа яг түрүүний онцлсан бид нар яг энэ хоёр эрүүлэндийн даатгал гэдэг бүтээгдэхүүн дээр тухайлаа. Яг тийм байна тийм. Энэ болохоор яг нөгөө яг компани ажилтаа даатгуулдаг байгаа. Гэтэ эцсийн үр шим хүртэх чинь ажилтан байдаг, хүүхэн байдаг байхгүй. Тэгээ гэр бүлээ даатгуулчих болдог, үр хүүхдээ даатгуулчих болдог. Тэгээ гэр бүл нь өвчин зовлонгүй болвол компани одоо чөлөө авалтан байх хэрэгтэй, ажлын бүтээмж өсдөг, ажилчид нь ажилдаа хаппи байдаг. Магадгүй компанидаа тогтож үлдэх урт хугацаанд ажиллах төр хөшүүрэг нь өөрөө цалин гэхээс илүү тэр эрүүлэндийн хамгаалтанд байждаг. Одоо энэ жишг рүү ихтэй Монгол гоё явж эхэлж байна л да. Одоо 14 онд дөнгөж 200-300 хүн даатгах гэж анх одоо Wagner гэдэг компани эхлүүлж ирсэн энэ соёл одоо өнөөдөр ойдлогоо MCS Group гэдэг ингээд бүгд л ингээд ороод эхэлсэн том компаниуд бол бүгд ажиллаад даатгаад эхэлсэн. Гоё жишгтэй. Тийм байна. Тэгээ энэ даатгалын салбарыг тэлэх гэсэн бас нэг том хөшүүрэг байгаа. Тэгээд энэ дээр нөгөө талдаа бас нөгөө хувийн эрүүлэндийн байгууллагууд, эмнэлгүүд, одоо лабораториудыг ч гэсэн хөгжүүлэх, эмнэлгийн үйлчлэгийг л өртөмжтэй болгоход даатгалын компаниудын энэ өөр маш их хөрөнгө оруулалт болж байгаа гэж ойлгож байна. АСВ 2026 оны 6-аг СБН телевиз бид бэлдсэн байгаа. Тэгэхээр эрхэм зочид та бүхэн миний гарт байгаа 4 картыг одоо хараад өөрөө алийг сонгомоор байна. За тэргээр бас бид та бүхэндээ дэлхийн 200 гаруй улс өөр өөрсний ёс жаягаар шинэ жилийн он солигдох мөчийг одоо хүлээн авч бас бэлэгддэг бэлэгдлүүд байгаа юм. За тэгэхээр та бүхэн одоо алийг сонгомоор сонгон тийм ээ. Энэ цорын урьж. За. За собо гомон давхцаж болно. Аль нь таны энергийг илүү хүчтэй татагдж байна. Тэрүүгээр 6-аг тань уншиж олё. Үзье гэдэг. Авсгүй ч Нэг уртай гэдэг. Энийг сонгох юм байна. За. Энэ юу? За. За дөрүүлээ эхлээ сонгочих юм Энэ байна. хүүхний юм би авъя. Энэ үү? Тэгээ. За. Хүүхэн. Давхцаж болно. Сэрэглэн. Энэ үү? За, санган. За, алтан би байсаар. гой мөнгө авчөө. Собо гомон. Үлдсний лавчуу давхардаж болно шүү дээ. Зүгээр үү. За. За. Хэлцэн тесттэй зүг За, тэгэхээр манай Батбаяны болохоор энэ. Одоо юу манай полка хийтэй хувцас сонгосон байгаа. За энийг танилцуулъя. Полка буюу бөөрөнхий хийтэй хувцас сонгосон та 2026 онд чинээлэг амьдрахны гуртай. За олон тооны бөөрөнхийхээ нэр хичээл танд эд баялагийг дууддаг гэж үздэг. Шинэ ондоо эд баялагаар бэлхэж байхын бэлэгдэл болгож Филиппинчууд шинэ жилийн баярын өдөр полка хийтэй хувцас өмсөж жүрж идэж зоосоор халаасаа дүүргэдэг уламжлалтай байна. За 31-ний шөнө туршаад чинээлэг амьдрах нэ. За баярлаа. За таны 2026 оны Үдээ олжээ. За За энд багш шүү. За би Алтанбаатар захирлийн собогоо. зурхааг уншиж өгье. За энэ болохоор Тошикоши Соба хэмээх Япон хоолныг сонгосон байна. Энэ гомн маань. За энэ хүү зурхаа нь болохоор 2026 онд эрч хүчээр дүүрэн байхны одоо бэлэгдэл юм байна. За Япончууд урт наслагыг бэлэгдэн шинэ жилийн туршаа Тошикоши Соба зоогддог уламжлалтай. Энэ нь гурвалжин будааны гомон бөгөөд Соба гомон амархан тасардаг тул өмнөх жилийн асуудал өнгөрсөндөө үлдэхийн бэлэгдэл гэж үздэг юм байна. Мөн гомон хийдэг гурвалжин будаа нь бороо салхинд төсвөртэй тул эрүүл амьдралыг бэлэгддэг байна. Тэгэхээр эрч хүчээр дүүрэн эрүүл амьдрах нэ. Даатгалтай хүмүүсийн хаанчаас өөр гэж. Собо гомон амархан тасардаг учраас өнгөрсөн зүйлийг өнгөрсөндөө үлдэнэ Тийм гэж юм байна тийм ээ. Тийм байна. За. Маш гоё бэлэгдэл байна. За Яманжи бурхан сонгосон дашбалжтын маань 2026 оны 6-аг танилцуулъя. За Яманжи бурхан сонгосон таны төмөн хүсэл 2026 онд сэтгэгчлэн бүтэх болно. Вау.
Бразилчууд тэнгисийн бурхан Иманжид хүслээр шивнэж шинэ жилээр тэнгисийн усанд цагаан өнгөтэй цэцэг хөвүүлдэг уламжлалтай байна. За ийм гайхамшигтай бас бэлэгдэлтэй байдаг юм байна. Мандус гэж нэг цэцэг үлжгүй. Тийм. Би нөгөө охины ордохгүй юу? Тэгээ манай нөгөө хорскоп ч уусаа бэлэгдэл нэг байдаг байхгүй. Тэгээ хараад амар таалагдлаа. За манай Сэргэлэнгийн сонгосон юу болохоор сонгон. За би сонгон уншиж үгэй. За сонгон сонгосон та хувь хүний хөгжилд анхаарсан жил байх болно. Ирэх жил танд аз хөгжил дэвшил өсөлтийг авчирнаа гэж грекчүүд бэлэгдэж байгаа юм байна. Шинэ жилийн баярын өдрөөр грект хаалганыхаа гадаа сонгон өлөгдөг уламжлалтай юм байна. За энэ нь хувь хүний хөгжилдөө анхаарсан жил байхын тулд энэ бэлэгдлийг үүднээс сонгон өлөгдөг байх нэ. Баярын өдөө болоод байна уу энэ зураг. Харж. Бас яг өөрснийхөө мэдрэмжээр сонгож байгаа болохоор яг тийм байна, тийм ээ? Тийм байна. За би уянгаахыг уншиж өгөх гэдэг. Баярлалаа найзаа. Мэдрэлгийн дараа тэгээ. За тэгэхээр 2026 оны зурхаа бол маш өнгөлөг сайхан жил болох нэ, тийм ээ? Тийм байна. За тэгэхээр зочдуудаа бас бидний хоёр талдаа энэ сайхан гацуурууд байгаа. Гацуурууд маань бол гоё чимэглэл тоглоом зүүдэг байсан бол бид нэр ийм сайхан хамтран ажиллагч, ивент хийгч байгууллагынхаа логотой откритнууд байгаа. Энэ дээр бол манай 12 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл эрхэм зочин хомрог чимсэн зочид маань хүслээ шингээж битсэн откритууд байгаа. Тэгэхээр тоглоомоор биш та бүхнийхээ хүслээр гацууруудаа чимж байгаамаа. Тэгэхээр 2026 онд хүслээ шивнээд хоёр гацуурын маань чимж өгнө хэмээн эрхэм зочноос бас хүсэж байна. Тэгээ манай Happy 31-ийн хүслийн гацуур болохоор хүсэл биелүүлдэг ишидтэй. Тэгээ эх хонд та бүхний бичсэн гацуурууд хүслүүд маань бас биелээ болох болтугай гэж бас ирвэл батарчээ. 35 жилийн түүхтэй Наран группийн хамт олондоо баярлалаа. Хамтран ажиллагч байгууллага болон Swarovski, DS-Damat, Pontrama хамгийн найдвартай хамгаалалт нэвтрүүлгийн ивент гэгч практикал даатгалын хамт олон ажиллаж байна. За мөн Mobicom Corporate Family үйлчлэгээ бид бүхэндээ бас хамтран ажиллаж байгаа. Гэр бүлийн 6 гишүүн нэг групп үүсгэх юм бол одоо Mobicom-ийн одоо аппликейшнаар дамжуулаад энэ гэр бүлийн одоо группийг үүсгэх боломжтой ийм гахлын үйлчлэгээг үзүүлж байгаа. Хамтрагч байгууллага Аз жаргалаа хуваалцъя жүр бэкрийн хамт олондоо барилсан талархснаа илэрхийлж байна. За мөн Наран группийн одоо Swarovski брэд, DS-Damat, Pontrama, Tulip, Evaluaterm, Swarovski, за Evroshi брэнд брендийн Pontrama брендийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Баярлалаа. За та бүхэн болчихоо. Болчлаа. За та аль гацуураа чимж болно өөрөө сонгоод манай хүсэлт чимж болно. За өнөөдрийн зочин хомрыг чимж байгаа дөрвөн эрхний маань хүсэл бүхэн биелэх болтугай. Ураа. Хүүхэд байхдаа л гацуураа чимжээгүй. Ерөөсөө хүүхдүүдтэй нийлээд гэрийнхэнтэй чимэх үү? Завгүй юу? За. Зөвлөл сонс гаргаж ирээл. Гацуураа чимж. За манай хоёр мисс маань ер нь тэр гацуур айгүй тийм мислэг харагдаад байгаа юм уу? Тэр гацуурн дээр хүслээ өгч байна. За тэгээд хүүхэд ахын наснда бол шинэ жилийн уур амьсгалыг сургуульдаа цэцэрлэгтэй гээл одоо нэг дүр туурайд ч юм уу бас өөргөрөөлтэй байсан бах те таш балжтэй үед бас нийгмийн оролцоо айгүй идэвхтэй байсан бах хүүхэд байхдаа шинэ жил бас хэрхэн өнгөрчихсэн тэр дурсамжаасаа бяцхан хуваалцаач. Шинэ жил гэхээр л хүмүүс нэг мандрин энтергээл дурсамж байгаад идэв шүү дээ. Би болохоор шинэ жил болохоор нөгөө нэг хошин шог хүлээждэг өгдөөсөн байхгүй. Тэгээ X төцөө тэр нэг гой юм хийдэг байсан шүү дээ. Тэрийг ингээл хороо таарч хүлээж үздэг. Тэгээ одоо нөгөө том болтоо тийм контент авахгүй болчих жоохон гонхтой болцсон. Тэгээ ер нь бол хошин шог айгүй их үзэж өссөн бүх. Тэгээд цэцэрлэгдээ ч гэсэн айгүй хил амтай нөгөө очиод нөгөө хошин шогийн дуурайгаал найзуудтайгаа амар тоолж моолдог.
Тэгээ ер нь гэхдээ өндөр тэгээд нөгөө арай өсөглөө бие хөшил сайтай байсан болохоор дандаа нэг урлагийн номер дээр унчаад идэв. Тэгсэн чинь нэг шинэ жилээр би бүр жоохон 4 өрөвтэй байсан чинь ээж байхгүй. Тэгээд манай ах намайг бэлдэж өгж оруулж байгаа. Тэгсэн чинь цав цагаан балаач энэ мангаруул шар амьс өмс. Тэгснэ үсэн ингээ уулаа ингээ сагаар ороодсон. Тэгээ нүүр мөрийн ингээ нэг амар ингээ цэнхэр тэнэмэн оруулаа бодоо оруулын ингээ дараалах хэвчээ зурагнаад байдаг. Тэгээ тэрийг бодохоор амар нэт өрөөдөө тий. Зургийг ханахаар гэсэн нэг нэт ялчгүй ах бэлдсэн байгаа. Шараа өмсөл. Тийм дурсан. Тэгээ шаран гой зөвхтгөл юм шиг. Одоо гоё бас шар юм чинь. За тэгэхээр бас хүслийн галт зэрэгдээ хүслээ шимтгэх үед үлээ. Одоо ингээд та бүхний өмнө байгаа галт зэрэг 2026 оныг чиглэн яг одоо хөдлөх гэж байна. Тэгэхээр та бүхэн өөрсдөө төлөөлүүлээд өөрсдөө илэрхийлэх тийм одоо тий өөрийгөө илэрхийлэх ямар нэгэн эд зүйлсийг энэ хүслийн галт зэрэгэнд байгаач гэвэл юуг төлөөлүүлэх вэ? Нандин хүслээ шивнээд өөрийнхөө эрхэм бүхнийг одоо төлөөлөл болсон эд зүйлсээ манай 2026 онд төрүүлэн хөдөлж байгаа галт тэргэнд минь тэгээч. За энэхүү галт тэрэг минь 2026-нд очоод та бүхний хүслийг 10, 20, 100 дахин үржүүлээд та бүхний хүлээж авах болоо гэж бэлэгдэж байна. Ирүүлчихвээ. Одоо 2026 онд олон гэрээн дээр үзэглэх болтугай гэж. За балаа галт тэргэн дээрээ тавьчих. За тийм. Би дүүлдэх юм. Алтан баатарх бол манай купенд бол орчхоор л харагдаж байна. Оо за маш гоё тийм хүслээ хуваалцаач. Шивнэсэн үү? товч ажил бүтэн, амьдрал бүтэн, бүх юм гоё бүтэн байх болтугай гэж сэргүүлж төвчүүлээ. яа гол даатгал юм байна даа ч одоо тий элэг бүтэн, эрүүл мэнд бүтэн, энэ бие бүтэн, энэ Монгол улс мэнд бүтэн байгээ гэж ёо. За сэргэлэн маань. Тэнд нэг л эмгээл тайлаад байна да. Ихтэй үнэ тэрхэн гоёлоо эмэг шүү дээ яа. За яагаад эмгээ энэ хүслийн галт тэргэнд дайж байгаа вэ гэдэг одоо бэлэгдлийн тайлбарлаж өгөөч сэргэлэн маань. За хүсэл бүхэн биелэх болтой сэргэлэн маань баярлалаа. За баярлалаа. За галт тэргэндээ хийгээрэй. За. Таны хүслийг 2026 онд лөө сайхан бүхнийг тэгээд хөдлөлөө галт тэрэг маань. За. Нийс балжид маань. Балжид маань одоо би бүгжээ хийчихье. За. За 26 онд хайртайгаа уучих болтугай. Энэ өөрсөн байх шүү. За энэ бүгд 2026 онд эргэж ирэхдээ ядуу мороонд жоохон томдоод ирээрээ. Алмаач шүү. Амьдралын хамгийн том чухал одоо хүслийн нэг байна. Тэгэхээр 26 онд гарцаагүй биелээ олох болтугай гэж хүсэн өрөөж байна. Сэргэлэнгийн маань хүсэл бас биелээ олох болтугай. Манай Алтайбаатар захирлийн болоо Батогийн менежерийн маань хүсэл бас биелээ олох болтугай. За. Шингэн жимс гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Boards Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. 35 жилийн түүхтэй Наран группийн маань гарын бэлэг та бүхэнд очиж байна. Шинэ оны мэд хүргэе. Наран групптэй баярлаа. Шинэ оны мэд хүргэе. Баярлалаа. Анхны өвлийг үүсгэх. Аз жаргалаа хуваалцсан өрөөтэй манай хамтрагч байгууллага шүр үрийн Баярлалаа. Ямар их гарын бэлэг Та бүхэндээ маш их талархдаг шүү. Ингээд очих маань ийм баяртайгаар Зүр үстэй баярлаа. Эдний дээжийг хүлээн авч. За. Энэ бас гайхалтай манай жүр үрийн маань бас Капкейк аян байлоо. капкейк ялууны бас бүтээгдэхүүний дээжээс Жаргалаа. Зи. Найцуудаа Аник би бид бүхний өмнө байгаа энэ гайхалтай бас ориглон дарс гэдэг бол бидний эх ондоо ололт амжилт аз жаргалтай амар тайван
бүх сайн сайхан бүхнийг маань бэлэгддэг. Тэгэхээр бүгдээ хамтдаа ориглон дарсаа хамтдаа задлцгаая. За. Энэ үдэш манай зочин хомор төрөлцсөн ирж биднийтэй халуун дотны ярилцлага өрнүүлсэн гэрхэм та бүхэндээ баярлалаа. Та бүхний ажлаас өндөр амжилтыг хүсье. Эрүүл энхийг хүсэж байна. 2026 яг энэ ориглон дарс шиг амжилт бүтээл нь, наал жаргал нь, эрүүл мэнд нь, бүхий л амьдралын талбарууд нь оргилж байх болтугай гэж та бүхнийгаа хүсэн өрөөё. За тэгээд ориглон дарсыг буудуулсан хүнд эрхэм үндэстэй үүрэг бас оноогддог. Юу вэ гэхээр манай Happy 31 нэвтрүүлгийг үзэж байгаа, цэнгэр дэлгэцээр үзэж байгаа нийт үзэгчтэй хандаад олон нэвтрүүлгийн баг хаамд олон хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой төлөөлөөд шинэ жилийн гахалтай бас мэдлэгээ төвшүүлж өгөөч гэж хүсэж байна. За тэгээд энэхүү хүнд түүргийг өгсөнд баярлалаа. Тэгээд 25 он бол ер нь бол Монгол улс дэлхийд дахин танигдсан нэлийн тийм бид нар өсрөнгөө хөгжил хийж танигдсан ийм сайхан жил боллоо. Тэгээд монголчууд одоо багийн спорт, хобби спорт, доорлог те бүхэл зүйлээр бол олон нийтэд олон улс төр танигдж харагдаж чадлаа. Тэгэхээр энэ амжилтаа 26 онд 27 онд одоо улам их арвижуулж бид нар энээсээ улам их ирч хүч авч улам илүү одоо дэлхийд танигдсан юм хүчрхэг одоо улс гүрнийг байгуулах тэр үйлсэд ингээд дор бүрнээ урд дурдах зүйлээ тултал нь хийж амжилт гаргацгаахыг Эцүүтэй сайхан ерөөлийг төвшүүлье. Тэр ерөөл бас сайхан салбараа төлөөж башвалжид маань бас имжлэгээ төвшүүлээч. За. Дуулаад бол. Төлөөлөө тэгээ. За. За Happy 31 нэвтрүүлгийнхаа маш их баярлалаа. Тэгээд ер нь бол 2025 он бол одоо маш их үр өгөөжтэй одоо цурхаандаа ч гэсэн нөгөө хөдөлмөрийнхаа өрийг хураадаг жил гээд тэгж дүгнэгдсэн байлээ. Тэгээд би бол бас хөдөлмөрийнхаа үр шимийг үнэхээр гоё хүртлээ гэж бодож байна. Тэгээд оны сүүлээр маань харахад одоо загварын салбар маань маш их ашигт дэвшилттэй явсан. Одоо энэ жил бол миний анзаарснаар 6-7 тутам их орондоо залсан байгаа Монгол улс маань тийм жил. Тэгэхээр одоо салбартаа за сэргэлэн маань хүртэлтэй хөгжлийн мэргэжилтэд иргэдийнхаа одоо тэтмийг хүртэл Монгол улстай залаад авчирчихсан байна гэдэг чинь үнэхээр загварын салбарын хөгжил өндөрт явж байгаагийн одоо нэг илрэл болж байгаа гэж бэлгшээж байгаа. Тэгээ 2026 онд бүр улам илүү их олон титэм авчрах болтугай гэж хүсэе өрөөё. Хурж оролцуулсан хамт олондоо баярлалаа. Баярлалаа та бүхэндээ. За яг энэ цаг мөчид өдөрш бүр SBN телевиз дээр сувгийг таруулдаг эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар гайхалтай зочдоор дүүрэн бид та бүхэнтэйгээ уулзран залгах болно. Та бүхний амьдрал гэр бүл аз жаргалаар бэлхэж шинэ ондоо илүү их амжилт бүтээлээр ариун байх болтугай гэж хүсэн өрөөе. Эрхэм хүрэлцэн ирсэн эрхэм зочигчдоо бүгдээрэнд нь бас баярлалаа. Шинэ оны мэндийг та бүхэндээ хүргье гэж хэлж байна. Ерөнхий ивент тэтгэгч Наран Group таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Гэгэвч бүхэн дээр аз жаргал гэнэ охин шиг ариухан цагаахан шинэн хүн бүхнийг өрөөсөн шинэ төгөлд хүүхдэд илтгэсэн шинэ жилийн бэлэг түгээсэн
Шинэ ном хүн бүхнийг өрөөсөн шинэ төвөнд хүүхдэд илтгэсэн шинэ жилийн бэлэг түгээсээр ирэлээ хүсэл бүтээсээр баяр хүрээсээр ирэлээ Эдний чудо шиг тансагхан гоёмсон шинэ ном хүн бүхнийг өрөөсөн шинэ төвөнд хүүхдэд илтгэсэн шинэ жилийн бэлэг түгээсээр ирэлээ Ариун жилийн түүхтэй SBN телевизийн Happy 31 нэвтрүүлэг маань ээлжид гайхалтай онцгой дугаараа та бүхэнд хүргэлээ. Тэглэгээ яах вэ? Тэгэхээр 19 жилийн турш бид та бүхэнд эрхэм зочтой зочин хоймортой уулзууж халуун дотны ярилцлагыг өрнүүлдэг. Та бүхэн ч гэсэн сувгаа солилгүй яг энэ цаг мөчид сувгийг SBN телевиз дээр тааруулдагт баярлалаа. Шинэ ондоо ажиргалаар амжилтаар бэлгэж байхыг та бүхэнд хүсье өрөөе. Шигтолан цагиртэй гэрэлтэх баярын мөчүүд гиген хүсэл мородлоор дүрдээ Happy 31 шидэт мөчүүд ихэлний хамтаа гарсан бүх ингээд болсон